За учрал ерөнхий сайдд төрийн эрх бариад 10 жил болж байна. 10 жил яван байрын төргий. 2016 оноос хойш танаа нам тасралтгүй 10 жил төрийн эрх барьлаа. Монгол улсын төсөв 5 дахин данхаасан. Иргэдээ маань орлого 5 дахин өсөж чадсангүй. Татвар чинь 3-аас 4 дахин нэмэгдсэн. Өнөөдөр иргэдийн олж байгаа орлого 3-аас 4 дахин нэмэгдэж чадаагүй. Мэдээж тань тоонууд ч байгаа бох, тийм ээ. 17 төрлийн татвар 2 дахин, 4 дахин 50%, 233%, 30% ингээд 17 төрлийн татвар нэмэгдсэн байгаа. Та энийг олоо харж байгаа. Цаг бага болохоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 2016 оныхоос бас 3 дахин өссөн. Өнөөдөр иргэд маань цалин авж байгаа гэсэн авж байгаа цалин амьдралдаа хүрэхгүй байна. Тэгэхээр 10 жил танаа нам эрх барьсан. Танаа намын мөрийн хөтөлбөрөөс тодорхой 3 хаан жишээ татъя бий. Өрхийн бичил бизнесийг дэмжиж хүүгүй барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн. Зээлийн үг бууруул сарын 1% сэтгүүлэхгүй болгоно гэсэн. Иргэдийн орлогыг нэмэгдүүл ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн. Бүсэлсэн хөгжлийг дэмжиж аж ахуйн нэгж орлогын алгамтрыг 5% болгох хэрэгцээ орчныг бүрдүүлнэ гэсэн. Ингээд танаа намаас сүүлийн 10 жил Монгол улсын ард түмний тархийг угааж эрх мэдэл, төрийн эрх мэдлийг барих пропаганда явуулж өнөөдрийн эрх мэдэл төрсөн. Бодит байдал үнэн нүр дүрхчин ингээд илчлэгдэж байгаа. Энэ удаа бол Ардсан намынхан 42 гишүүнтэй болж орж ирээд энэ мэтгэлцээний хилцүүлгийн цагийг хүртэл гаргаж ирээд яг ерөнхий сайдтайгаа хоёр талаасаа нүрэ харилцаад ярьж байна. Тэгэхээр төр 2016 110 гаруй төрийн албаагчдаас өнөөдөр 220 мянга. 220 мянган хүний чинь 21 мянган дарга болцсон байна. 21 мянган дарга гэсэн албан тушаалтангууд гарсан. Тэгэхээр энийгээ та яаж зэгцлэх гэж байна? Төр мөнгө нь 5 дахин нэмэгдсэн. Энэ мөнгнөөсөө яаж салах гэж байна? Тэр хамгийн том ажил олгогч болсон, хамгийн их мөнгөтэй болсон, хамгийн их эрх мэдэлтэй болсон. Энээсээ 1 минут. За 1 минут нэмье. За дараагийнх нь татврын дарамт. Ардсан намынхаа орж ирээд хувийн орлогын албан татвар 1% болгоё. Танахаас сөүлийн төсөл өргөн барьсан хамтраад энийгээ дундын хөлбөр гаргаад зөв зохистой арга хэмжээнд оруулаг явсан. Одоо дэмжлэг авахгүй байна. Нэмийн үртгийн албан татварыг 5% болгоё. Одоогийн 10-ын бас дундаа зөвшөлдөж яваад ажлын хэсэг гаргаад дундын шийдвэр гаргасан. Бас энэ шийдэл хэрэгжихгүй байна. Тэгэхээр ер нь энэ ард түмний энэ татврын дарамтнаас яаж салах гэж байна? Яг бодтойгоор бол иргэн сая төгрөгийн цалин авлаа гэхэд өнөөдөр татварт 38-аас 40% нь явж штэ. Тэгэхээр сая төгрөгийнхээ 400 мянган татвар төгчөөд 600 мянгаар яаж амьдрах юм бэ? Энэ дээр ямар бодлого байна? Энэ хоёр асуултанд хариулт авчаад тодруулъя. За ерөнхий сайд хариулъя. Сүүлийн 10 жил Монголын эдийн засаг 6 дахин томорсон байхгүй. 29.9 их 80, 89.9 их 80 руу хүрсэн GDP те. Тэгвэл өрхөөр орж чадаагүй. Тийм учраас арга хэмжээ авахар би ажиллаж байна. Тийм учраас би энэ татврын хуулийг өргөн мэдүүлсэн. Яагаад гэхээр энэ хэрэглээг дэмжсэн бодлогоос салахгүйгээр үнийн өсөлтийг барьж чадахгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ одоо хоосон улс төр жилд хийрхэл чинь биднийг энэ замд хөдөлсөн. Сонгуул болгоны циклийн өмнө янз бүрийн нийгмийн даатгалын шимтгэл бууруулсаар гад өдий хүргэсэн. GDP-гийн 32% нь нийгмийн даатгалын шимтгэл татвар 2 эзэлдэг. Татвар дангаараа 26%. Нөгөөдгөө гэтэл нийгмийн даатгалын шимтгэлж төсөв бүрдүүлдэг биш. Тусдаа санд хуримтлагдаад хөдөлмөрсийнхээ үр шимийг эргэн хүртэх ёстой байтал нийгмийн даатгалын шимтгэлийг татвар шиг сансаар өнөөдөр хүрсэн. Татварыг зөвхөн төсөв бүрдүүлдэг хэрэгслэг гэж ойлгодог. Татвар гэдэг бол өөрөө нийгмийн баялагийг хуваарлдаг бодлого байхгүй. Тийм учраас өндөр орлоготой нь илүү төлөө гэдэг зарчмыг л би барьж байгаа. Тийм учраас прогрессив такс руу шилжинэ. 22 оны хувийн орлогын албан татврын хууль бол энэ дэвшил. 12 саяын цалинтай хүн 10 саяас 10% төлөөд үлдсэн 2 саяас 15% төлөл. 18 сая орлого олж байгаа хүн 5 сая дээрээс 15%, үлдсэн 3 сая дээрээс 20% төлөл. Энэ шударга. Ингэж тэр орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн чинь үйлчилгээ, ахуй амьдрал, хот нийтийн аж ахуйг авч явдаг. Гэтэл та нар 20 сая төгрөгийн орлоготой хүний 1% болгочоо. Энээс 200 мянган төгрөг авчаа. 2 сая хүнээс нь 2 саяын цалинтай хүнээс бас 2% авчааг ийм шудраг бус юм яриад байж болохгүй шүү дээ. Тийм учраас татварыг хизээж нийгмийн баялагийг хуваарлж юу гэдгийг мартаж болохгүй. Чинээлэг дундаж давхаргыг бий болгоё гэвэл хөдөлмөрлж байгаа хүнийгээ дэмжиж өндөр орлоготой нь өндөр төлөөд чинээлэг дундаж давхаргыгаа дэмжиж авч явдаг. Энийг л одоо хөгжлийн зөв бодлого гэж байгаа шүү дээ.